Үзэгч та бүгдийн өдрийн амар амгалан айлтгая. Хөгжлийн хөтөлбөр эхлэж байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргээд өнөөдрийн хөтөлбөрөө эхлүүлье. Амьдрал бол тэр чигтээ сонголт. Таны алхам бүр сонголт. Бид хэн болохоо, юу бүтээхээ, юуны төлөө амьдрахаа, хинтээ нөхөрлөхөө, ямар хоол идэхээ, хаашаа аялахаа гэд бүгдийг л сонгодог. Биднийг эдгээр сонголтод хүн болгож, эдгээр сонголтод таны хэн байхыг шийдэж, амьдралд зөв буруу аль нар явахыг заадаг. Сонголт бол таны хүссэн зүгийг заах луужин юм. Дэлхий өөрчлөгдөж байна. Цахим хөлсгөл, цахилгаан машин, сансар өтрөгөө гэрхшээх хүсэл, хиймэл оюун ухаан гэд өмнө нь хүн төрлөختний төсөөлөөчгүй зүйлс биелээ болсноор бидний сонголт тэр хэрээр болшоо. Орчхондоо орчин үе танд бас надад төөрмөр их сонголтыг санал болгож байна. Түн бүхэн сонголтоос хамгийн зөв нь таны хамгийн сайн мэддэг, таны урмыг уулахгүй, таны итгэлийг даах, таны хүсэл зоригд нийцсэн тийм л сонголт зөв хийгээд сэтгэлд ойрхон байдаг. Монголчууд бид хинээс ч хараад бас өөрийн үзэл бодлоор сонгогдох эрхтэй, эрхчлөөд тусгаар тогтносон орны гацтай иргэд. Өдгөө залуучууд та бүхний өмнө ерөнхийлөгчөө сонгох хариуцлагатай мөчирлээ. Тиймээс том сэтгэж, зоригтой зүтгэж өнөөдөр бас маргаашийн Монголыг бүтээх залуу хүн та баялагтай эзэн болж бүх нийтээр эрхтгш, илэг бүтэн бусдын өмнө хэлэх үхтэй хийсэн ажилтай байх бардам ирээдүйн төлөө Монгол хүн бүрийн төлөө сонголтоо хийгээрэй. Монгол улсын төлөө зүтгэе. Ухнаагийн хурс үх. Ерхдөө маа дээд генерашн үеийн залуус бид нар болохоор чөлөө цагаараа номын сан сууж гин, кофе шоп орж гин. Баярлалаа. За сайн байна уу? Асуултууд асуух уу тий? За намайг Батнасаа Охтой Солонго гэдэг Тонын өнгөрөх сургуулийн агаарын тээврийн үйлчлэгээний менежментийн 4-р курсын оюутан Улаанбаатар хотын уугуул иргэн төгсөөд ингээ бакалаврын дипломыг авчиж байгаа юм чи магистраа ерөнхийдөө Солонгос улсад та энэ хансаа их сургуультай суралцъя их гэсэн бодолтой байдаг. Нэг Азда царийн хамгийн том хэсэг талбайтай сургууль гэж явдаг. Тэгээд энэ чиглэл рүү очиад сураад хөгжөөд тэгээд эргээд ясаа гадаадд улсад сураад өөрийн сурсан мэдлэгээ эх орондоо ирээд гаргая л гэсэн чинь бодол надад байдаг. Тэрийг хэрэгжүүлэхийн тулд одоо хичээж ин цаг минут бүрийг алдмааргүй байна. Анхны нисдэг болохоор Монголын чигээр хүнээр компаниар хийжсэн. Тэгээ хүнээр компаниар яг хийхэд яг хүн чинь онлоор үзэх нэг өөр. Тэгээд яг практик дадлага дээр хийхээр бас нэг өөр. Тэгээд тэдэг ингэдэн нисдэг ийм ажиллагаа хийдэг гэж хичээл дээр үзнээс илүүтэйгээр өөрөө яг практик дээр гараад үзээд нисээд байх мэдрэмж бол бүр шал өөр. Бүр амар гоё фүлний мэдрэмж. Тэгээд ер нь бол одоо хүн яг юу хүсэж юм л гэдэг талаас нь нэвшлээ сонгоно гэхээс хин нэгнийх нь шахалтаар биш ээж аавынх нь яг за чи тийнийг сонгох чи юмч бол чи багш бол гэдэг сонголтоор биш яг өөрийнхөө хүссэн мэргэжлэрээ сураад өөрийнхөө хүсэж байгаа мэргэжлэр сурна гэдэг чинь хүн шалгондоо оюутан залуус ер нь залуучуудад хөгжих гэсэн хүсэл тэмүүлэл амар их байдаг болсон. Тэгээд түүнийхээ дагуу өөрсдийнхөө ингээд цаг зөв тайм менежмент хийж гин менежментийнхаа дагуу өөрсдөө хөгжүүлж гин цагийг аль болох үр бүтээлтэй байх дээр юун дээр анхаарах хэрэгтэй яах хэрэгтэй гэдгийг одоо бүх зүйлийг мэдэж авч болж байна. Өөртөө ментортой болсон байна. Тэгээ менторхүү ментороос зөвлөгөө аваад хөгжих боломжтой болсон байна. Залуус бидний хувьд болохоор ер нь хөгжиж, уршаа хий, хизээч гэж ер нь энэ байранда байгаад ахыг хүсдэггүй болсон байна. Одоо нэг залуус минь хөгжиж, тэмүүлэн зөвхөн бакалавр гээд дуусгуугаар магистр, доктор зөвхөн ингээд яг сурж байгаа мэргэжлээ ахиулъя, хөгжиж гэж боддог болсон байна. Яг түүнтэй адилхан миний бодол бас тийм бодол байдаг. Ер нь бол аливаа улсын хөгжил төвшил нь тухайн хүнээс шалтгаалдаг, ард иргэдээс нь шалтгаалдаг. Тэгэхээр иргэд нь өөрөө боловсралтай, мэдлэгтэй, шаргуу хөдөлмөрч байх нь чухал юм а гэдгийг ойлгосон цаг үед л одоо хөгжлөөрөө бид нэр хойно явж гэнэ, урд явж гэнэ гэхээсээ биш. Зүгээр л яг тэрийг хөгжүүлэл, шатаараа дагаар хөгжүүлэл явах нь чухал юм болоо гэж боддог. Ер нь бол одоо үеийн залуус бидний хүсэж байгаа зүйл одоо ингээл яг хүмүүс ингээ ярьдаг л та ингээ та хэдэд боломж өгдөг, боломжоо ашиглаач гэдэг. Тэр боломж нь байдаг ч гэсэн бидэнд тэгшүүрч чаддаг байхгүй юу? Бид бүхэн өөрийнхөө хичээсэн цаг минут бүрээ үнэлүүлдэг. Үнэлүүлснийхаа хэмжээгээр сурдаг, боловсруулдаг, ахидаг байх л ер нь чухал юм болов уу гэж би хардаг.
Тийм ч учраас яг оюутан залуус найз нөхөд ер нь хүрээллээсээ ч хальж ер нь энийг хэлхийг зорддог. Ингээд яг тэгш боломж бидэнд бүрдүүлээ чи. Энэ тэгш боломжийг одооны залуус би эндээ бас өгдөг байгаа чи. Төрөөс бас биднийг дэмждэг байгаа чи гэж би боддог яг энэ тал дээр. За ерөөхдөө бол сонгуул болох гэж байгаа уур амьсгалал эрс мэдддэг л дээ сошиал дээр 5 сараас эхлээл амар олон аккаунтууд авч ирдэг. Тэгэл би өөрөө ингээд сошиал аягууд хэвхэн эерэг байлгаа гэж боддог юм болохоор эхнээс нь ороо бүгдийг шалгадаг. Амар олон нөө фейк аккаунтууд гэж ярьдаг шүү дээ. Фейк аккаунтууд аягууд байдаг. Тэгэл яг тэр фейк аккаунтуудаар янз бүрийн мэдээлэл их орж ирдэг л дээ. Би энэ дэвшигчийг дэмжиж юм, би ингэж тэгж ингэ яг тэр хүмүүс өөрийн үзэл бодлоо илэрхийлж болно. Яг тэр олон зүйлс донд яг төөрх үедээ төрнө. Гэтэ би залуу хүн ирээдүйдээ хариуцлагатай иргэний хувьд тэр булчмыг би ингээд уншдаг, хавдаг. Одоо ингээд сонгуул нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн мөр өгдөлтөд танилцдаг, эхнээс нь уншдаг, судалдаг. Яг тэр яриад байгаа зүйл нь хийх гээд байгаа зүйл нь эсвэл хийсэн зүйл нь үнэн байна уу, үгүй юу гэдгийг нь илтгэдэг. Залуус бид Монгол төрөөс халамж хүсдэггүй юм аа. Зөвхөн тэгш ихээр хангадаг боломжийг л бид хүсдэг юм а гэж хэлгээр гарч ирсэн. Бүтэхгүй байгаа зүйлийн аргыг нь олдог, олохыг хүсдэг маш олон залуус Монгол улсад нь байгаа шүү гэж та бүхэндээ хэлмээр байна. Гэвч залуус хөгжиж, эх орондоо ажиллахад маш олон зүйл саад болдог. Гэхдээ би энэ шалтгаан тоолж гэж гарч ирээгүй. Оюутан залуус бид өөрсдийн 4 жил, 6 жил сурч хөдөлмөрсөн цаг минут бүрийнхаа тоогоор үнэлэгддэг, ажилдаг, сурдаг, хөгждөг. Эргээд яг ажилласан мэдлэг, чадвар, эзэмшсэн зүйлийнхаа ажлын байрнаар очдог. Очсон газараа бид нар тэрнгээрээ яг зөв үнэлэгддэг. Хин нэгэнд аргац тал засныхаа төлөө биш. Өөрийн хичээсэн цаг мөч бүрийнхаа төлөөгөөр би үнэлэгдэж, оюутан залуус биенийгаа хөгжиж, дэмжиж байгаасаа гэж би чин сэтгэлээс хүсэж байгаа. Таны итгэлийг минь алдахгүй, бид бүхний итгэлийг алдахгүй ажиллаж чадна гэж итгэж, таныг дэмжиж ажиллана. Танд би саналаа өгнө. Монгол улсын төлөө зүтгэе. Ухнагийн хүрэлсүх. Адууны захад алс тийш хараа бэлчээх хөхөвгөнд дөрийнхөн сүлдэн залбирч тэнгэртээ сүргөх хижид их хотын завгүй хэмнэлд ирээдүйхэн төлөө ажиллаж буй залууст үлгийдээ үнэгчилж буй бяцхан зүрхэнд өчигдөр маргааш их холбох өнөө цагийн бидэнд нэг л зүйл бий. Тэр бол бидний эх орон. Монгол орн бол өсч өөдөлж буй гал голомт энх тайван элэг бүтэн энэ улс бол та бидний гэр. Гэхдээ бидэнд өөрийн гэсэн асуудал өрхөө засч ханаа бэхлэх олон ажил бий. Шийдэл хүлээсэн асуултын хариу боломж нээсэн шийдвэрийг гаргахад монголчууд бид нэг нэгэндээ найдах бус харин бүх нийтээрээ нэгэн хүчээр зүтгэвэл өөрчилжүүлэх өнөөдөр бүтээжүүлэх ирээдүй хамгаалах нэр хүнд хайрлах эх орон баялах та эзэн Монгол байх гээд бидэнд хамтдаа хийж чадах олон зүйл бий. Харин одоо хамтдаа бүтээх, хамтдаа хөдөлмөрлөх, хамтдаа урагшлах ерөнхийлөгчийг сонгох цаг ирж байна. Үүнээс цааш та бүхэн өөрсдийнхөө он тунгааж 3 цагийн хэлхээс дор өөрийнхөө төлөө өнөөдрийн Монголыг бидэнд авчирсан өвгдийнхөө төлөө өөдөсгөн жаахан үрийнхэн төлөө өрцөн цаанаа хайрлах эх орныхоо төлөө сонголтоо хийгээрэй. Баялах та эзэн Монгол ухнагийн хүрэлсүх. Нэг зууны гардаа өдөж ирж байгаа ардын хувьсгалынхаа 2 дахь зуунд Монгол улс ямар улс байх вэ гэж одоо бас та бүхэн бодож байгаа. Урд нь олж авсан туур тусгаар Монгол улсынхаа тусгаар тогтнол аюулгүй байдлыг сахин хамгаалж олон улсын тавцанд олж авсан нэр хүндээ улам батцхан бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол улс энэ эх зуунд эдийн засгийн хараат бас хүчрэг эдийн засагтай хүчрэг Монгол улсыг бий болгох бол бидний дараагийн том зорилтоо гэж бодож байгаа. Одоо бол бид нар эдийн засгийн тусгаар тогтнолыг ярих цаг болсон гэж бодож байна. Бие даасан хараат бус бусдаас гуйдгүй, бусдаас зээлдгүй, бусдыг царайчилдаггүй бие дааж амьдарч чадах ийм одоо улс орныг бид нар одоо байгуулах бол хамгийн чухал асуудал гэж бодож байгаа.
4-12 жилийн хугацаанд энэ улсыг хөдөөр нь босгох хэрэгтэй. Тэгэхэд бол бид нар 7 ажил хийх хэрэгтэй болж байгаа. 7 ажил маш тодорхой. Одоо эргэлзэл тэнэгэлзэл илүү дотор бодоод хэрэггүй гэж би бодож байгаа. Өндөр байшин барихын тулд сайн суур фундамент тавих хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Сайн суурьтай, сайн фундаменттай байдлага дээр хичнээн давхар байшинч барьж болно. Түүнтэй адилхан Монгол улс хөгжихийн тулд 7 ажлыг хийх хэрэгтэй. Нэгдүгээр эрчим хүчээр эх орноо хангах. Гаднаас эрчим хүчээр импортоор авах болохгүй. Энэ бол улс орны үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Цаашлууд эрчим хүч экспортлдог ус болох хэрэгтэй. Энэ бол Монголын эрх шиг. Монгол улс бол нас элхний эрчим хүчний асар их харьцан баялаг нөөцтэй дэлхийд нэгд орж байгаа юм байна. Энэ өмнө нь 13 мянган тераваттын хүчин чадалтай гэж ярьдаг ш нас элхний эрчим хүч. Азийн супер сүлжээг Солонгосууд том төсөл хэрэгжүүлэхээр зорж байгаа. Энэ бол эрчим хүчний их усрыг Монголын их талаас авах гэж тооцоолт юм бэл. Энэ бол бидэнд асар том боломж. 1, 2 нэр чадхунаар их орноо хангах хэрэгтэй. Бид нар жилдээ 1.5 тэрбум Америк доллар шатхуун авч байгаа гаднаас. Бид нар их орондоо шатхуунаа өдөрлөд энэ мөнгө Монгол шингэн. Энийг дагаад долларын ханш унах, төгрөгийн ханш чангарна. Асар том боломж нөхцөл эдийн засгийн хувьд бидэрт бий болж байгаа. Бид нар онгоцны бензин гаргана, дизель түлшээ гаргана. 95, 98 евро дизелүүдийг гаргаж байгаа энэ нефтийн үйлдвэрээс. Энэ бол тусаар тогтмол. Энэ бол үндэсний аюулгүй байдал. Гуравт нь хоол хүнсээр их орноо хангах хэрэгтэй. Дотоодоо хүнсээ үйлдвэрлэх хэрэгтэй. 100% боломж байна. Хүнсээр 100% их орноо хангах. Хүнсний аюулгүй байдал гэдэг бол улсын аюулгүй байдал. Эрүүл хүнс бид нар хэрэглэх хэрэгтэй. Энэ бол 3 дахь том зорилго. Дөрөвт нь дэд үтц байгаа. Бидний 4 жилийн хугацаанд бүх аймагуудаа засмал замаар холбоо дуусчлаа. 21 аймгийг 103 сумыг 5 том богонтыг засмал замаар болгосон. Энэ амжилт. Одоо бид нар нутгийн замуудыг тавьж эхэллээ. Тавьсан замаа сайжруулах хэрэгтэй. Сэтгэл байгаад ажил хийвэл юм бүтээм байх гэдгийг бид нар одоо юм дээр олж харж байгаа шүү дээ. Дээр нь төмөр зам. Монголчууд өөрсдөө төмөр замаа тавьж эхэлсэн. Энэ бол том амжилт. Тийм учраас цаашдаа төмөр замаа өргөжлүүлэн тавь. Төмөр зам гэдэг бол хөгжил дэвшлийн төмөр судас болдог. Та бүхэн бүгдээр юм. Энэ өргөн уудам нутгийг 1.5 сая хавтгад өргөжин км нутгийг бид нар төмөр замаар холбохгүйгээр их бүтээн байгуулалтын ажлууд явахгүй. Тавд нь Монгол улсыг цахимжуулах хэрэгтэй. Дижитал Монгол, цахим Монгол болох хэрэгтэй. Ажлуудын дөрөвдүгээр хувьсгалыг хийх хэрэгтэй. Хиймэл оюун ухаан, блокчейн. Одоо манай залуучуудыг яриад байгаа, хийгээд байгаа зүйлүүдийг бид нар их өрөндөө нэвтрүүлэх хэрэгтэй. Зөвлөлт хэлбэл 1.5 сая хавтгад өргөжин нутагтаар агаацны тод дэвссэн юм шиг ийм мэдээлэл технологийн сүлжээг бий болгоод энийг гадаад төрөлцөдөө холбох хэрэгтэй. Гар утаснаас бүх үйлчлэгийг авдаг болох. Монгол бол цахим Монгол, дижитал Монгол болох хэрэгтэй. Энэ бол бидний 5 дахь асуудал. 6 дахь асуудал боловсруулах үйлдвэрүүдээ барьж болох хэрэгтэй. Тэр нүүрсээ коксжуулах хэрэгтэй. Гангийн үйлдвэрээ барих хэрэгтэй. Төмөр хайдуулах үйлдвэрээ барих хэрэгтэй. Нефтийн үйлдвэрээ барих хэрэгтэй. Зэс хайдуулах үйлдвэрээ барих хэрэгтэй. Бидэнд оюун толгой гэдэг байгалийн баялаг зөндөө байна. Үүнээс гадна нэг том баялаг байна. Энэ бол оюун санааны баялаг. Тийм учраас ард ирээдүйд тархитлагатай, ухаан санаатай оюун санааныхаа тусгаар тогтнолыг хязгаарч авч байгаа. Тийм учраас Монгол төрийн хамгийн гол бодлого бол энэ соён гэрүүлэх, соёл урлагийн бодлого. Энэ соёл урлагаар дамжуулж бид маш олон зүйлийг хийж болно. Төлөвснээ дуусгахыг гэж бодож байна. Хэлсэн ярьснаа хэрэгжүүлэе гэж бодож байна. Сайхан ард түмэнтэй байх юмсан. Сайхан ирээдүйн үетэй байх юмсан гэж бодож байна. Мөнх тэнгэрийн хүчинд ор Монгол улс мандан бодох болтугай. Та бүхэндээ баярлалаа. Монгол улсын төлөө зүтгэе. Үзэгчдээ бид та бүхэндээ хөгжлийн хөтөлбөрийнхөө өнөөдрийн дугаарыг хүргэлээ. Маргаашийн дугаараар иргэн уулзъя. Баяртай үзэгчдээ. Баяртай. Баялагтай эзэн Монгол.